Ерхийдээ тасаа оюутны хэрэг бүртгэлийн хэрэгнээ одоо шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа шүү дээ. Яг хичнээн хэрэг дээр хичнээн одоо зүйл залтаар ямар хэрэгүүд дээр өмнө хэрэг бүртгэлийн хэрэг нийцсэн шалгаж байгаа юм бэ? Ер нь процесс яагаад юм одоо шилтэй байгаа юм? Олон нийтийн яасан гэж байгаа. За улсын хурлын гишүүн оюутнтай холбогдвол нэр бүхий хэд хэдийн иргэдээс бол гэмтрийн талаар гомд мэдээлэл бол гаргаж ирүүлсэн. Уг гомд мэдээлэл дурдсан асуудал тус үрд нь бол эрэг үеийн цаангийн 22-1-ийн 3 дахь хэсэг заасан улс төрд нөлөө бүхий этгээд за албан тушаалын байдлаа уруулан ашиглах 22-12-1 заасан хуулийн этгээд эрх мэдлийг уруулан ашиглах 18-6-гийн нэгт хэсэг заасан мөнгө хуваах гэмтрэгт бол холбогдвол хэрэг бүртгэлтэй иргэнэ хэрэг бүртгэлтэй ажиллагаа явуулан шалгаж байна. За мөрдөн ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор мөрдөн ажиллагаа ажиллагааны бол явцын байдлын талаар мэдээллийг бол дэлгэрэнгүй олгох боломжгүй байна. Оюутнаас гадна түүний ах Хэро Баатрын асуудал бас яригддаг. Энэ хянагдаж байгаа юм. За тухайн гэмтрийн талаар гомд мэдээлэл дурдсан асуудлууд дээр бол мөрдөн ажиллагаа явуулах шалгаж байгаа. Ер нь улсын хурлын гишүүдтэй төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой маш олон хэрэгүүд яригддаг шүү дээ. Тэгэхээр прокурорын байгууллага зөвшөөрдөг юм уу? АТГ бол тодорхой мэдээлэл өгдөг. Тухайлбал одоо Жинко Батулгатай холбоотой төгрөг нуур хэрэг гэдэг юм уу те? Амар исгэлэн за булгам туяа сайн зориг гэд маш олон гишүүдтэй холбоотой мэдээлэл байна л да. Энэ гишүүдийн талаар мэдээлэл. За улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэд хэдийн иргүүд бол адилхан тэмцэх газраас бол хэрэг бүртгэлтэй иргэн нээгээд за зарим нэр бүхий гишүүдэд холбогдуулан эрэг үргэлж ялцчаартад мөрдөн байцaalтай ажиллагаа явуулан шалгаж байгаа хэрэгүүд бол байгаа. Энэ хэрэгүүдийг бол өнөөдрийн байдлаар бол мөрдөн ажиллагаа дуусаагүй үргэлжлэлийн шалгалтын ажиллагаа бол хийгдэж байна. За эрэг үрэг хянж төрөлт тухай хууль бол тодорхой заасан байж байгаа. Мөрдөн ажиллагаа явуулж дуусаагүй мөрдөн ажиллагаа явуулж байгаа хэргийн явц мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна. Тий. Төрийн өрөө ордтой холбоотой асуудал чинь бараг жил гарна боллоо шүү дээ. Тэгээд энэ яг асуудал нэг дуудаж байцаалт мэдүүлэг авсан байдаг юм уу? Энэ хүн болоод их хурлын бүрийн эрхийн одоо бүрийн эрхтэй байгаа дээ шүү дээ. Дуудаж ядаж мэдүүлэг авсан байдаг юм уу? Жил гарсан хугацаа тойрсон. Хуулийн хугацаа нь ямар яаж байна тийм үү? Ийм удаашралтай байгаа юм уу? Нөгөө хэлцэх хугацаа гэдэг өөрчлөгддөг юм. За энэ асуудлаар мөн мөрдөн ажиллагаа явуулан шалгаж байгаа. Мөрдөн ажиллагааны явц үр дүнгийн талаар бол мэдээлэх боломжгүй. Яагаад тэгэхээр тухайн хэрэгт бас гэрч нарын мэдүүлэг, за хохирч нарын мэдүүлэг ч гэдэг юм уу, шинжээшин дүгнэлт гэдэг юм уу, мөрдөн ажиллагаа дуусны дараа энийг бол ил болох ийм журамтай. Тэгэхээр би одоо яг тэр хэрэг дээр тэр хэргийг тэр иргэнийг холбогдуулж тийм мэдүүлэг авсан, тэгж мэдүүлсэн гэдэг талаар мэдээлэл хуулийн хязгаарлалт. Улсын хурлын дарга амар ясгалангийн борттой холбоотой асуудал юм ямар шатны юм. Прокурор юу хийж байгаа? За тухайн асуудал бол нийслэлийн прокурорын газраас хяналт тавиад за мөрдөн ажиллагаа явуулж шалгаж байгаа асуудал байна. Дууд соёлын байцаалтууд нь авч байгаа юу? Тухайн хэрэг дээр бол мэдүүлэг байцаалт дээр нь аваад явж байгаа. Соёлын сайдаас номингийн холбогдсон гадаад Монголыг сурчлах нэрээр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй хэрэг шалгагдж байгаа юу? 12 сард хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн гэдэг мэдээлэлсэн. Энэ танаа дээр хямдж байгаа юм. За тухайн асуулттай холбоотой асуудлууд мөн хадгалан тэмцэх газар дээр бол шалгатад явж байгаа. Тий. Ер нь түрүүнд албан тушаалтнуудтай холбоотой хичнээн хэрэг байд юм бол одоо энэ жилийн тухайд хянагдаж байгаа. Яг энэ парламентод бас байгаа гишүүд хичнээн гишүүд яг шалгагдаж байгаа юм. За би тоо нэр бол дурдж хэлэх бол боломжгүй байна өнөөдөр. Тий. Тухайн асуудлаар бас мөрдөн ажиллагаа явуулж дуусны дараа энэ талаар бас тоо мэдээлэл бас та бүхэн дэлгэрэнгүй мэдүүлэх өгөх бол. Сайн зэрэг гишүүдтэй холбоотой хэргийг ер нь хянаад дууссан гэж ойлгосон. Шүүгрээр шийдвэрлсэн үү? За нийслэлийн прокурорын газар дээр хянагж байгаа хэргийн талаар би бол мэдээлэл өгнө. За тухайн асуудал дээр та хэд мэдээлэл авах гэж улсын ерхий прокурорын газар олон нийтэд харилцах аль байгаа. Тэндээс ч дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ерөнхийдөө бас оюутнтай холбоотой яг хэдийн хэрэг дээр шалгалт ажиллагаа байна. За тухайн хэрэг дээр бол дөрвөн хэрэг дээр бол хэрэг бүртгэлтэй хэрэг нэг мөрдөн ажиллагаа явуулж шалгаж байгаа. Одоо Монголын гадаад зуршилгын Atticus Partners ч юм уу те мөнгө өгсөө 2 сая доллар Эрдэнэ сая удалгаагаар дамжуулж 20 сая долларын хэрэг бас шалгаж байгаа гэсэн мэдээлэлсэн. Энэ талаар нь. За хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол нэлээдгүй мэдээлэл явж байгаа. Энэ болгоо асуудал дээр бол бас холбогдох мөрдөн ажиллагаа явуулан шалгаж байгаа. Тэгэхээр шалгалтын ажиллагаа бол үргэлжлээд явж байгаа. Тийм баг. Номын сайттай холбоотой хэрэг бол 12 сард нээгдсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрөө бол АТГ-д би мэдүүлэг өгнө. Надаас огт тайлбар аваагүй гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр мэдүүлэг тайлбар авахгүйгээр бас шалгагдаад явж байгаа. За мөрдөн ажиллагаа бол үргэлжлээд явж байгаа. Тэгээд мэдээллийн хэрэгслээр тухайн хүний бас өөрийнх нь мэдээлэл өгөх асуудал байх. Тэрнээс мөрдөн ажиллагаа үргэлжлээл шалгах ёстой зүйлүүдийг бид хэд шалгаад явж байна. Гишүүний бүрийн эрхтэй хэдэн гишүүдийн нэр байгаа даа юм биш үү? Тэр яг шалгахад одоо бүрийн эрхээ саатуулах гэдэг ийм асуудал өнөхөр үүсэж байгаа.
За улсын хурлын тухай хууль заасан байгаа л да. За гишүүнийг одоо нэг халтшгүй бүрийн эрхтэй холбоотой асуудал, орон байранд нийслэх, биед нүүслэг хийх, баримтлах, цагдаа өрхтэй холбоотой асуудал гэдэг юм те. Тийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд бол гишүүний бүрийн эрхийг төтгөлзүүлэхээр хуульчилсан байж байгаа. За өнөөдрийн байдлаар бол тухайн асуудал дээр бол төтгөлзүүлэх гэдэг юм тийм санал бол гаргаагүй. Улсын гишүүн Ганбаатарын Сайгүй Ганбаатарын хэрэг юу шалгагдаж байгаа юу? Өчнөө хэрэг юу байгаа. За өнөөдөр та хэдэд би тодорхой мэдээлэл өгөхөр бас ирсэн байна гэж ойлголоо. Тий бас ингээд дэлгэрэнгүй хэрэгүүдийн талаар би бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаад байгаа болохоор эргээд улсын эрх прокурорын газрын олон нийтийн харилцаа албаараа дамжуулаад та хэдэд сонирхсан асуултанд нь мэдээлэл өгье. Энэ төрийн өндөр албан тушаалттай холбоотой хэрэг удаашрж энэ прокурор дарж байна гэдэг энэ хардлага олон нийтийн байдаг шүү дээ. Яагаад удаашрах зарим нь одоо 2 3 бараг жийс шууд амж байгаа ч асуудлууд хэрэгүүд байгаад байна. За зарим хэрэгүүд удаашрлж байгаа нөхцөл байдлууд бас байгаа байх. Энэ мөрдөнчлөг ажиллагаа маань ганцхан гэрчээс ч мэдүүлэг аваад гэдэг юм орчийг тогтоогоод гэдэг юм эзүүлийн үнэлгээ хийгдээд дуусчдаг асуудал биш. За тухайн хэрэгтэй холбоотой энэ эдрийн төвхтэй нөхцөл байдал хэргийн энэ цар хүрээнээс хамааран тухайлбал эрх зүйн харилцааны тусалцаатай холбоотой хүсэлтүүдийг гадаад улсад явуулна. Үүнтэй холбоотойгоор гадаад улсуудаар эрх зүйн харилцааны тусалцааны хүсэлтийн дагуу хариу ирүүднэ. За тухайн хэрэг дээр одоо гэрч нарыг олж тогтоож мэдүүлэх авах гэдэг юм энэ хэргийн цар хүрээнээс хамаарж бол хэргийн мөрдөнчлөг ажиллагаа удаашрах юм нөхцөл байдлууд бол байгаа.